Үгүй. Роналдо ч Аргентиных л үү? Тэгээ Мессийг хаанах юм? Португалих юм уу? Би дөнгөж сайхан нэг хэдхэн хоногийн өмнө Америкийн визандаа орчлоо. Тэгээд виз манд гаргасан гээд цэнхэр хооцоо үзүүлээд стори хийсэн чинь аюу олон хүмүүс яаж визандаа орсон дээ? Ер нь ямар материал бүрдүүлдэг юм бэ гэд аюу чатаар орж ирж асууж илээ. Тэгэхээр энэ бүхний хариулт болгоод өөрийнхөө туршлагаас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодоод тэр яагаад Америкийн визанд орсон бэ гэхэлэр энэ аюу урт түүх. Манай нөхөр бит хоёр оны өмнө ерөнхийдөө 2026 оны гоё аялсанд орсон бүтээсэн жил болгож өнгөрөө гэж шийдээд тэгээд за яг гоё хаашаа аялмаар байна гэж байгаа. Би болохоор Франц явмаар байна. Гоё Эйфелийн цанхаг дээр гоё нөхөртөөгөө романтиклмаар байна. Тэгээд Итали ормоор байна. Гоё пастанууд идмээр байна гэх тэгээд шингээний визанд ороод визаг авсан байгаа. За тэгсэн чинь манай нөхөр болохоор 2026 он буюу энэ жил World Cup Америкт болно. Тэгэхээр Америкт үзье, World Cup үзье гэд тэгээд бид хоёр ерөнхийдөө бол визагаа өгөх шийдсэн. Ерөнхийдөө бол виз өгөхдөө ямар материалыг яаж бүрдүүлдэг, яаж цагаа авдыг, яаж ажиллаханд ордог гэдэг талаар бүр ямар ч ойлголт байгаагүй. Тэгээд Mirage Trip дээр очсон байгаа. Тэгсэн чинь аюу гоё найрсгаар ухтаж аваад яг ямар материалууд хэрэгтэй гэдгийг, юуг бүрдүүлэх хэрэгтэй байдгийг, ямар шаардлага хангах хэрэгтэй байдгийг, яаж цагаа авдгийг ингээд ерөнхийдөө бол цаг авахаас ахуулаад маш олон зөвлөдүүдийг зөвлөгөө өгөө. Тэгээд Mirage-ийн заасны дагуу зөвлөснийхэн дагуу бид хоёр материалуудаа бүрдүүлээд ярилцлагын цагаа аваад визэнд орсон. Эхлээд шингээний виза авчаад за одоо ингээд нэгэнт аялах юм чинь Америкийн манд виз өгөн гарчуулах гоё гэж найдлага тавьж исэн. Тэгээд яг тэр найдлагын манд дагуу виз манд гарсанд маш их баяртай байгаа. Тэгээд хэрвээ та нар маань ирээдүйд визтэй орн руу аялье гэж бодож байгаа бол Mirage Trip гэдэг миний сая хандсан газар бол маш олон жилийн туршлагатай. Тэгээд дээрэс нь аюу олон хүмүүсийн бас визэн дээр нь зөвлөгөө үйлчлэгээ үзүүлээд цаг магийг авч өгөөд ингэж явдаг газар юм билээ. Хэрвээ мэдгүй байгаа болвол чадахгүй байгаа болвол зүгээр л өөрийгөө заавах шаардлагагүйгээр цаг заваа хийнэ. Тэгээ өөрийгөө стресстүүлэхгүйгээр гоё аялаад ирэхийг хүсч ивэл та нар зүгээр шууд мэддэг чаддаг газар нь холбогдоод визээ өгөөж авсан дээр юм билээ. Mirage Trip-ийг би бас энэ видеоны дээр меншн хийчихье. Хэрвээ аялах гэж байгаа бол миний нэршлиг багч гисэн юмэр болсон болоо гэж бодож байна. За тэгээд баяртай.